Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн Borderline хэмээх маш сонирхолтой нэгэн киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Мөн суугтаа лайк болон сабаа дарж дэмжихээ бидгийн мартаарай. За ингээд кинонд орцгоё. Суперод Софиягийн тансаг харшид түүний бие хамгаалагч Will эвлүүлдэг тоглоом өгсөрч байх үед хаалганы хонх дуугарч кино маань эхэлдэг. Will хаалгаа онгойлгоход шинхэн хослол өмсөн Пол үүдэн зогсож байв. Пол ч тэр даруй Софияг дуудаж өгөхийг хүсэх бөгөөд тэрээр түүнд гэрлэх санал тавих бодолтой байгаагаа хэлнэ. Харин Will түүнийг явахыг шаардаж эс тэгвэл цагдаа дуудах болно гэж анхааруулдаг. Гэсэн ч Пол Софияг өөрийн найз бүсгүй бөгөөд удахгүй түүний эхнэр болно гэж зөрүүлэн хэлэх хэдий ч цагдаагийн тухай сонссны дараа тэр яваад өгдөг. Will буцаж ирээд эвлүүлдэг тоглоомоо үргэлжлүүлэх үед хаалганы хонх дахин дугарч Пол эргэж ирсэн бөгөөд гэхдээ энэ удаад тэрээр хутга хоолойдоо тулхан София чи миний эхнэр болохгүй бол би өөрийгөө хөнөөлөө шүү хэмээн сүрдүүлж гардаг. Энэ үед Will залууг сэтгэл санааны хямралд орсныг ойлгож Пол өөрийг нь София гэж андуурч байгааг анзаараад гэрлэхийг зөвшөөрчдөг. Тэгтэл Пол хутгаа болгож сүйд бүсгүйгээ тэрврээд гэнэт хутгаа Will-ийн нуруунд дүрчдэг. Үүний дараа тэрээр байшин руу гүйж орон бүх өрөөг нэгжинэ. Дараа нь ваанд орж хүрэгчин дэх амттнаас идэж бүжиглэн наадна. Энэ үед Will ухаан орж алсаас цагдаагийн машины дуу дохио сонсогдож байлаа. За тэгээд энэ явдлаас хэсэг хугацааны дараа София өөрийн найз залуу Родстай хамт цагийг өнгөрөөж бичлэг хийж байхад туслах нь болох Кайла Will-ийг ирснийг мэдэгдэнэ. Дуучин бүсгүй бие хамгаалагчаа эдгэрснийг сонсоод баярлан түүнд үүдний хаалганы шинэ хамгаалагчтай болсноо мэдэгддэг. Дараа нь Will-ийг эмнэлэгт байх хугацаанд бараг дуусгасан эвлүүлдэг тоглоомоо үзүүлж байтал тэрнээс нь нэг хэсэг нь дутуу байгааг анзаарав. Удалгүй Will өөрийн охин Abby-тэйгээ уулзахаар явдаг. Түүний охин эгч Энигийнхэн гэрт хүлээж байсан бөгөөд охин аавыгаа дахин аюултай ажилдаа буцаж орох гэж байгаад ихэд дурамчхан байв. Харин нөгөө талд Пол өөрийн найз JK-д захидал хийлгээж төлөвлөгөөний дагуу бүхнийг бэлдээх хүснэ. JK ч том хайрцаг хатсан машинаа заасан газарт хүргэж ирдэг. Тэр шөнө София, Родс хоёр шөнийн клубт хөгжөлдөж байлаа. Гэтэл телевизийн мэдээгээр сэтгцийн эмнэлгээс хоёр өвчтөн оргон цугцсан тухай мэдээлэлж байв. Тэр нь Пол болон Пенни нар байв. Үүнийг сонсон Will яаралтай Софиягийн гэр рүү очихоор болж охиндоо Энтэй хамт байхыг зөвлөнө. Энэ зуур JK оргодлуудтай уулзахад Пол түүнд Пеннийг танилцуулж түүнийг хурмын зохион байгуулалтанд хариуцсан хувийн туслах хэмээн тодорхойлно. Харин София, Родс хоёр гэртээ ирэхэд Will тэднийг хүлээж байлаа. Тэрээр Полыг оргосон талаар анхааруулдаг. Нөгөө талд Пенни JK-г нэг нүд нь асуудалтай болохыг анзаарсан ч Манер энэ талаар ярихыг хүсэхгүй байгаагаа илэрхийлнэ. Удалгүй тэр гурав нэгэн Санвартны гэрт ирдэг. Тэгээд Пенни хаалгыг тогшин машины нэвдэрсэн тул тусламж хэрэгтэй байгаагаа хэлнэ. Охин ч маш гэмгүй харагдсан тул Санвартан машинд нь ямар асуудал байгаа харахаар гарч ирэв. Энэ үед Родс гэртээ харахаар бэлдэж байсан ч Will түүнээс үлдэхийг хүсэж Пол түүнийг хутгалсны дараа цагдаа дуудаж амьдсан тухайгаа ярьдаг. Гэтэл гинэт Энни түүн рүү уцсдаг бөгөөд Will ч цагдаа дуудахыг зөвлөөд шууд гэрлүүгээ буцаар болдог. Тэгээд Родсоос Софияг ганцаарангийн орхихгүй байхыг хүсв. Родс өрөөнүүдээр хисүүчилж явахдаа Софиягийн ширээн дээр нэгэн жагсаалт байхыг олж харна. Тэрээр тэнд өөрийнх нь нэр багтсан олон алдартай ирчүүдийн нэрсийг хараад София түүнтэй харилцах болсон нь ердөө олон нийтийн анхаарал татах зорилготой байсан гэдгийг ухаарав. Итгэл нь алдарсан тэрээр гэрээс явахаар шийдчихгээд байлаа. Энэ зуур Эннигийн гэрт нэгэн цагдаа ирж гадаа ямар нэг с ิจ гтэй зүйл харагдахгүй байгаа ч ойр ойрхон эргүүл хийхээ амладаг. Нөгөө талд София Родс шинэ эвлүүлдэг тоглоом эвлүүлэхийг санал болгодогч түүний сэтгэл санаа хямарсан байгааг анзаарна. Тэр яг юу болсныг ойлгохгүй байсан ч Родс Софиягийн нэрсийн жагсаалтын тухай мэдсэн гэдгээ илчилнэ. Яг энэ мөчөд үүдний хаалганы хамгаалагч хашаанд нэгэн том автар байгааг анзаарав. Тэгээд түүнийг шалгахаар гадагш гарах үед байшингийн цахилгаан дасарчдаг. София Родс цахилгаан дасрах нь байнга тохиолддог зүйл гэж хэлсэн ч хаана цахилгааны самбар байдгийг мэдэхгүй байв. Учир нь тэр олон байшин эзэмшдэг гэв. Энэ нь Родсыг улам их уурлуулж тэрээр София өөрийгөө хитрхи баян хэмээн гайхуулж
хүссэн бүхнийг хийж чадна гэсэн санааг илэрхийлж байна гэж боддог. Харин София өөрийгөө баян гэж хэлээгүй, харин ч эсэргээрээ гэдгийг сануулсан ч Родосын хувьд тэдний харилцаа нэг л худал хуурмаг байгаа юм шиг санагдаж байлаа. Энэ үед Пенни хамгаалалтын өрөөнд орж ирэв. София Родос хоёр хэрэлдэж хэрэг тэр өдөр гэртээ байсан бол өөхөх байсан гэж София ууртаагаар хэлээд Родосыг гэрээсээ хөөчихдөг. Харин энэ мөчид Пенни хамгаалалтын ажилтны компьютерийн дэлгэцээр толгой руу зохиж амийг нь хөнөв. Гэртээ ганцаараа үлдсэн София цонх хаалгаад өгчөж эхэлсэн ч харанхуйд хэн нэгэн байгаа мэдрэмж төрдөг. Тэр шүүгэн нүдийг хааж асаалттай байсан зуухаа унтрав. Гэхдээ тэр зуухаа асаасан гэдгээ санахгүй байв. Харин энэ үед Родос гараж руу орж цахилгааны самбарыг олж гэрийн цахилгааныг сэргээв. Гэтэл яг тэр мөчөд Софиягийн ард Пол зогсож байлаа. Түүний хоолойг сонсон София зочирдон хөшиж орхив. Пол түүнийг орхисондоо уучлалт гуйж одоо эргэж ирээд бүхнийг тайлбарлахад бэлэн байгаагаа хэлв. Тэгтэл София зугтгийг хүссэн ч цонхоо онгойлгож чадсангүй. Гаднаас Родос түүний сандарч буйг хараад ямар нэгэн зүйл болохгүй байгааг ойлгов. Гэтэл тэр Пол Софиягийн толгой руу зохиж ухаан алдуулж буйг гэрчлэхэн тэр. Үүний зэрэгцээ AB нагаз зэгчтэй Пол хэрхэн ухаан мэдрэлээ алдсан тухай ярив. Түүний найз бүсгийн Софиягийн тоглолтын үеэр гинтийн ослоор нас барсан бөгөөд Пол уй гашуу шаналлаад хэлэхгүй Софияг өөрийн эхнэр болохоор ухаангүйгээр шийдсэн байжээ. Энэ мөчөд Уэйл ирэх боловч гадна талд цагдаа харагдсангүй. Тэр их чохин хоёроо машиндаа суух хэмээж өөрөө гудамжийг нэгжин шалгаж эхэллээ. Гэвч хэдхэн хормын өмнө цагдаа гудамжид дугуйныхаа гинж алга болсныг анзаараад очтол JK түүн рүү гинэт дайрч алга болсон гинжээр нь хоолойг нь боож амийг нь хөнөөсөн аж. Дараа нь зогсыг гудамжнаас холдуулж далталсан байлаа. Удалгүй Уэйл игч охин хоёроо машиндаа үлдээгээд өөрөө гадагшаа гарч шалгачаад иртэл JK аль хэдийн машинд суудсан түүн рүү буу тулгаад байж идэг. Тэгээд JK түүнийг Софиягийн гэрлөө жолоотохыг тушаав. Тэр үед Пол Софиягийн толгойн гэмлийг арчилж Пенни гэртээ оруулаа. Пенни ч үүдний хамгаалагчийг хөнөөсөн гэдгээ мэдгэв. Хэсэг хугацааны дараа София ухаан ортол өөрийн бэлтгэлийн өрөөнд байж байдаг. Пол ч тэнд түүнийг хүлээж байх ба өөртөө нь үүрт хамт байх болно л гэж авдаг. София түүнийг ятгахыг хичээж нас барсан найз бүсгийг нь сануулгах боловч Пол ч тоолгүй баяртайгаар Казурийн сүмд хурмын ёслоо товлож бүгдийг бэлдсэн тухайгаа хэлв. София арга зал хэрэглэн түүнийг хуурахаар шийдэж гэрээ танилцуулах хэмээн найрсгаар харьцавч Пол инээж энэ байшинд олон удаа ирж байсан тул бүхнийг мэддэг гэлтгээ хэлдэг. Энэ үед JK зам дээр машина зогсоохыг тушааж Уиллийг чирч гаргаад буудчихдаг. Дараа нь буцаж ирээд тэднийг үргэлжлүүлэн явахыг тушаав. Софиягийн гэрд Пол Софияг Пеннитэй танилцуулав. Тэрээр Пенниг Софиягийн том шүтэн бичигч бөгөөд төгөлдөр хуур тоглож хамт дуулахаар мөрөөддөг гэж хэлв. Тэгээд Пол хэсэг амрах гэж усан санд орсон бөгөөд дараа нь хослоо өмсөж эхэлдэг. Харин Пенни Софияд хурмын дайшин зэгийг нь харуулж өмсөхийг хүслээ. Полын төлөвлөгөөний сүүлчийн хэсэг нь ёслолын хутга байсан бөгөөд тэрээр энэ нь тэдний үүрт хамт байхыг батлана гэж итгэж байв. Тэр үед JK, Annie, AB хоёрыг давуулан байшинд ирдэг. Пол ч тэднийг хүндэт сочид гэж хүлээж авлаа. Пенни Софиягаас дайшин заа өмсөхийг шаардаж эхэллээ. Тэрээр Полд сэтгэлтэй байсан ч энэхүү хуримд оролцохдоо баяртай байсан бөгөөд Софияг тийм ч үзэсгэлэнтэй гэж боддоггүй байв. Тэгээд София Пеннигээс өрөөнөөс нь нүүр будалтын цүгийг авчрахыг хүсгэд Пенни өрөөнөөс гармагц. София гитараа шүүрэн авч Пенник зохихоор зэхэв. Хаалгаар хүн орж ирэх үед тэр гитараа далааж Родсыг андуураад зохиод ухаан алдуулчихдаг. Энэ зуур Пол Абид хурмын цэцэг шидэгч байх болно гэдгээ хэлж түүнд зориулан дайшинч худалдаж авсан гэдгээ хэлв. Гэтэл гинэт хайрцагнаас хашгирах чимээ гарч хүмүүсийг цочроож эхлэв. Тэр нь тэдний хурмыг удирдах ёстой Сан Мартин аж. Нөгөө талд София ухаан орсон Родсоос уучлалт гуйж Родос Пенник тэдэн рүү ойртон ирэхийг хараад Софияг хажуу тийш нь түлхэж өөрөө Пеннигийн модон цохиуранд толгой руугаа цохиулж дахин ухаан алдав. София Пенни хоёр гар зөрүүлэн тэмцэлж эхлэх боловч гинэт Пенни өрөөнд төгөлдөр хуур байгааг анзааран хэсэг зур зог тусхан тэр. Тэгээд тэр Софиягаас хамт дуэт дуулж өгөхийг хүсдэг. София ч үүнийг алуурчны анхаарлыг сарниулах хамгийн хялбар арга гэж үзээд Пеннитэй хамт дуулж эхлэх нь тэр. Охин үнэхээр авьяастай болох нь харагдаж
харагдаж удалгүй Родос чухаан орж Софияг өөрийн хамгийн дуртай зүйлдээ бүрэн автаж байгааг гайханширтна. Гэвч гинэт Пенни София руу дайрч түүнийг алах гэж оролдон лагтан дээр дүлхэн гаргана. Тэрээр Софияг галдан шатаах гэж завдах мөчөд София хурц төмөр саваа шүүрэн авч Пеннигийн гизэнд дүрнэ. Дараа нь шингэн шатамхай бодис цацан шатаахыг завдах боловч өөрийгөө барьж алуурчин болохыг хүссэнгүй. Пенниг аюулгүй болсон гэж бодсон София өрөөндөө эргэж орон Родод туслахаар явна. Гэтэл Пенни дахин дайрахад София түүнийг шахаж бичлэгийн студийн бүхээг рүү дүлхэн оруулаад шатаас нь цаас шитэж бүхээгийг галдан шатаана. Ингэснээр Пенни амь өргөдөж София үлдэгдлийг нь гал унтраагчаар унтраачдаг. Энэ үед Пол сүд бүсгүйгээ шалгахаар явна. Учир нь Пенни Софияг бэлдэх гэж орсноос хойш их хугацаа өнгөрсөн байлаа. Пол нэгэн хүүхдийг барьцаасан гэдгээ мэдмэгцээ София Родосоос хүлээхийг хүсэж өөрөө байшингаас цухтыг оролдоно. Тиймээс Пол өрөөнд орж ирэхэд зөвхөн Родос үлдсэн байх бөгөөд Пол түүнийг София гэд андуурчихдаг. Полын сэтгэл санаа үргэлж ингэж орж гардаг юм байна л та хөөрхий. Энэ үед София зочны өрөөнд орж барьцаалагдсан хүмүүсийг харах бөгөөд тэднийг JK манаж байв. Харин Пол Родост сүд бүсгийн хурмын хутгийг үзүүлнэ. Энэ бол эртний уламжлалтай дайчдад хурмынхын үеэр өгдөг байсан хутга аж. Тэгээд Пол түүнийг хамгаалахаа амладаг. Ингээд өглөө болгоод Софиягийн туслах Уиллийг зам дээрээс олдог. Полын нэг нүдэд хамтрагч түүнийг онилж буудсан боловч баг зэрэгэл шархтуулсан байж таардаг. Тэгээд Уилл Софиягийн байшин руу яаран явж очиход тэнд хинч байхгүй хов хоосон байлаа. Харин нэг урилга үлдсэн байх бөгөөд үүнээс нь хорин болох газрын байршлыг мэдэж авдаг. Ингээд сүмд Пол Санмартны дэргэд зогсон хурмын ёслол эхлэхийг хүлээж байв. Түүний өмнө жинхэнэ София зогсож байв. Гэтэл гинэт Пол түүнийг суухыг хүсэж өнөөдөр чиний өдөр биш хэмээн мэдэгдэн. Цочирсан София Абигийн хажууд суух бөгөөд JK эргэлзэн харж юу болоод байгааг ойлгохгүй байтал Пол түүнд сүд бүсгүй удахгүй ирнэ гэж хэлдэг. Удалгүй Аби цэцгийн дэлбээ цацаж байгаа мэт жүжиглэн. Гэтэл сүмийн хаалгаар Софиягийн хурмын дайсанцыг өмсөн Родос ороод ирэхэн тэр энэ мөчөд уйлж хүрэлцэн ирж аав нь болж жүжиглэн сүд бүсгийг хурмын ширээ хүртэл хөдлөнө. Тэгээд Полоос ёслолд оролцох зөвшөөрөл хүсэж суудал суухаасаа өмнө Софияд нууцаар жижиг хутга өгдөг. Ёслол эхлэхэд София хурмын эсрэг байгаагаа илэрхийлэн үг хэлнэ. Тэрээр бүх зүйл буруутай мэт санагдаж байлаа. Гэсэн ч Пол түүний үгийг үл ойшон Санмартнаас ёслолыг үргэлжлүүлэхийг хүсдэг. Санмартан тэднийг эхнэр нөхөр болгон зарлаж Пол сүд бүсгүйгээ үнсэх төр мөчөд Родосыг хутгалчихдаг. Софияч аимшигтайгаар орилоход Уилл Пол болон түүний хамсаатны эсрэг тэмцэх гэж оролдоно. Гэтэл JK Абиг барьцаалах боловч тэр чухам яагаад тэгж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Тэр хяналтаа алдаж байх үед хүнд шархадсан Родос Полын хутгийг шүүрч аваад JK-гийн амийг хороож чаддаг. Хэсэг хугацааны дараа Полын оюун санаанд хурим баяр хөөрөөр дүүрэн үргэлжилж байлаа. Тэрээр Софиятай цуг балсараа өнгөрөөж байгаагаа төсөөлнө. Гэвч бодит байдал дээр сүмийг цагдаа нар бүсэлж болсон явдлыг мөрдөн шалгалтыг илүүсэн байлаа. Родос Софияг хамгаалахын тулд хэр хол явж чадгаа харуулсан учраас София түүнтэй харилцаагаа үргэлжлүүлэхээр шийднэ. Харин Уилл амьдралаа эрсдэлд оруулсан ажлаа орхиж гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахаа мэдэгдэнэ. Энэ мөчөд Полыг цагдаа нар машин сулган авч явдаг. Гэвч тэр цагдаа болон тэдний дууд дохойг анзаарахгүй. Түүний оюун ухаанд зөвхөн Софиятай хамт балсараа тэмдэглэж буй дүр зураг харагдаж буйгаар энэхүү кино маань төгсөж байгаа юм. За тэгээд кино маань таалагдсан бол сувгаа дэмжиж лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.